Сайн байцгаана уу? Та бүхэндээ алдарт Согтуу мастер киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд зүтгээс өмнө сувгтаа лайк болон сабадар дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино Аянган хөлт хэмээх нэгэн эр алслагдмал газар хүрлцэн ирж тэндээсээ боксing алдарт авраг Чарли Вэйг хөнөөх захиалга бүхий цагтл болон ажлын хөлс болох тодорхой хэмжээний мөнгө олж буйгаар ихэрдэг. Ингээд Аянган хөлт шуудхан Чарли дээр очиж түүний аминд хүрэхээр ирснээ эр тод мэдэгдэнэ. Үүнд зочирдсан Чарли түүнд захиалга өгсөн эзнийг нь хөнөөвөл 2 дахин их шан харамж амлсан ч Аянган хөлт нэр төрмийн үйлчлүүлэгчээсээ урахыг зөвшөөрөхгүй хэмээн эрс татгалзсан. Ингээд тэдний хооронд тулаан өрнөхөд Аянган хөлт Чарлиг хүчээр эвд давамгайлж байлаа. Эндээс үзэгдэл солигдсон кунфугийн бэлтгэлийн төвийг харуулна. Шав нар нь хичээллэж Вон багш тэднийг ажиглан суна. Гэнэт тэрээр босож төр гарах хоорондоо туслагтаа шав нарыг нь хариуцаж байхыг даалгав. Туслах нь шав нарт нь хид хідэн техник зааж эхэлсэн ч тэд түүнийг огт тоомсорлохгүй байв. Ялангуяа Вон багшийн хүү Фредди Ивон найзтайгаа нийлэн туслахыг нь элт доог давхуу хийж байлаа. Үүнийг нь анзаарсан туслах нь Фреддиг зэмлэж чи Вон багшийн хүү гэдгээрээ далимдуулан дураараа авирлаж болохгүй хэмээн сануулав. Ингээд түүнд сургамж өгөхөөр тулалдсан ч Фредди түүнийг амархан дийлж орхидог. Үүний дараа Фредди найзтайгаа хооллож суудал гудамжинд нэгэн үзэгсэлэнтэй охин нүдэнд нь тусах ба Фредди найзуудаа тэр охиныг тэрвэрч чадна хэмээн мөрийцүүд чадвал хоолоор дайлуулахаар тохиролцов. Ингээд тэрээр худалдаачны загснаас могоо авч охиныг айлхан сандралд оруулаад тэрвэрч чаддаг. Гэтэл яг тэр агшинд охины ээж гарч ирэн Фреддиг зохиж унгаахан тэр. Фредди ч уг эмэгтэй кунфугийн ур чадварын өмнө хүчин мөхөсдөж арай хин цухтаалаа. Гэртээ харах замдаа тэрээр Лиг их читгээдтэй таарлах ба Ли нэгэн ядуу худалдаачнаас хаш идэл худалдан авч мөнгийг нь дутуу түлхийг завдна. Худалдаачныг гуйхт нь хаш идлийг нь хаг зохиж бүр зодож эхлэв. Энэ үед Фредди гарч ирэн түүнд зохих ёсны хариуг нь барихаар шийднэ. Сэлэм эргүүлсэн ч Ли Фреддигийн өрсөлдөгч болж чадсангүй. Фредди түүнээс мөнгийг нь салхан авч худалдагчид өгөөд Лиг ухаан алдтал нь нүдснийхээ дараа дахин миний урыг бүх хөдөлгөөрөө хэмээн сүрдүүлээд яв. Фредди гэртээ ирэхэд аав нь түүнийг зодсон нөгөө эмэгтэйтэй ярилцаж сууж байх нь тэр. Охин ч мөн хамт байлаа. Фредди тэднээс зайлсхийхийг хичээсэн ч эцэст нь нүүр тулгаас өөр аргагүй болов. Гэтэл нөгөө эмэгтэй нь түүний аавын төрсөн эгч нь байж таарах ба аавын эгч нь Фреддигийн хийсэн хэргийг нууцлсан ч үеэл охинд Фреддиг гудамжинд өөрийг нь шогсон тухай Вон багшид хэлчихдэг. Ингээд яг Воныг хүүгээ шийдэх гэж байтал ноён Ли хүүгээ дагуулan дайрч орж ирлээ. Түүний хүү Лигийн бие нь тэр чигтээ гипсэнд ороогдсон хүнд гэмтсэн байлаа. Тэр Фреддиг таагүй зангийнхан төлөө шийдэхийг хатуу шаардав. Вон хүүгээ өөрөө шийдэхийг хүссэн ч аавыг чинь хохирогчд өөрөө шийдгэл онохон зүйтэй хэмээн ятгав. Ингээд Лигийнхэнд Фредди хариу давтал гэсэн нөхцөлтэйгээр түүнийг 10 удаа зохиох эрх олгодог. Лигийн хүмүүсийн нэг нь Фреддиг ердөө 3 цохилтоор сөхрүүлнэ хэмээн сайрхаж түүнийг зохиж эхлэв. Гэвч 10 цохилт дуусгаад Фреддигийн хөлсөн ч гараагүй огт тоосон шинжгүй зогсож байлаа. Ууралсан нөгөө эр Фредди рүү дахин дайрсан ч энэ удаад Фредди хариу барьж түүнийг зодож орхив. Харин Лигийнхэн Вон болон Фреддигээс өшөөгөө авахад анхаглан явж адлаа. Вон багш хүүгээ засан хүмүүжүүлэхээр шийдэж өдөр бүр дор хаяж 5 цагийн турш тэсвэрлэшгүй хизүү байрлалд суулган шийдэх болов. Гэвч сэргэлэн Фредди маань найзуудынхаа тусламжтайгаар шийдэглээс бултах янз бүрийн арга сэдэг бөгөөд аргаа барсан эцэг нь түүнийг гуйлагчин сод шав оруулахаар шийднэ. Фредди шийдэглээ эдэлж байхад найз нь ирж түүнийг асар том аюул хүлээж буйг сануулав. Тэрээр гуйлагчин сог бэлтгэлийнхээ явцад шав нараа дахир дутуу болгодог гэдгээрээ зартаа хэлэхэд ирээдүйд юу болохоос айсан Фредди ер нь л цухтаа гэж шийдхэн тэр. Өлсөглөн мөнгөгүй болсон Фредди нэгэн хоолны газар орлоо. Тэр хоол идэж буй эрийн хажуу суугаад дараа нь түүгээр тооцоогоо төлөөлчихнэ гэж тооцоолон маш их хоол захиалав. Цадтлаа идээд явах гэтэл нөгөө ирнэ. Рестораны эзэн байж таарна. Ингээд Фредди рестораны дээрэмчдэд зодуулж эхлэх бөгөөд энэ үеэрээ гуйлагчийн сотыг тааралтан тэр хоёр хамтын хүчээр дээрэмчдийг хөнхөөн дийлнэ. Гадаа гарсны дараа Фредди өөрт нь тусалсан талархах боловч энэ хүн нөгөө өөрийнх нь айлгаад байгаа гуйлагчийн соо гэдгийг
тэр мэдсэнгүй. Аавынх нь өөрийг нь даатган цагсан Соо гэдгийг ч мэдэлгүй. Өвгнийг доромжилж эхлэх яг тэр үед гуйлагчин Соо өөрийгөө хэн болохыг хэлчихсэн Фредди зочирсан сандарч зүхтгийг оролцсон ч чадсангүй. Фредди түүнийг айлгаж явуулахын тулд тулдахыг хичээсэн ч Соогийн өвөрмөц бөгөөд ер бусын кунфугийн арга барилын өмнө хүчин мөхсдөв. Удалгүй Соо Фреддийг овоохойдоо чирч авчрах ба Соогийн гэрт өнгөрүүлсэн эхний шөнө Фредди шантралгүй хит хитэн удаа орохыг завцсан ч Соо юугээл түүнийг зүгээр явуулах вэ? Туйлын сонор сэрэмжтэй байсан тул энэ арга нь мэдээж бүтлгүйтэв. Маргааш нь Соо Фреддигийн бэлтгэлийг эхлүүлэхин тэр Фредди нэг том тогооноос нөгөө рүү тасралтгүй ус зөөх ёстой байв. Соог анзаараагүй байх хогоор Фредди тогоонд живж буй мэдрэг эсгэж түүнийг туслахаар ирэхэд нь хөгшин гэрийг тогоонд нь түгжээд зугтчихдаг. Хэсэг хугацааны дараа Фредди аянган хөлтийн нуувч газарт нойтон хувцас хатаан суудалд аянган хөлт гинэт гарч ирнэ. Тэр Фреддиг тэр даруй явахыг тушаасан ч Фредди татгалзаж бүдүүлэг үгсээр хариу барив. Гэтэл аянган хөлт Фреддиг хэлбэр хаанд ийлээд түүнийг алахгүй учир нь Фреддиг алах нь өөртөө нэр төрийн гутамшиг болно хэмээн хэлв. Харин оронд нь түүнийг доромжилж хөл доогоороо мүлхүүлэн гаргадаг. Дараа нь Фредди зүхтаж, зодуулж, амьдралдаа үзээгүйгээр гутамшигт байдалд орсон Фредди болсон явдлыг мартаж мэдээж үлж чадна. Тэрээр өшөөгөө авахаар эрс шийдэж, гуйлагчин Соо дээр бэлтгэлийг үзэхээр өөрөө иргэн ирлээ. Маргаашнаас нь тэр эрчимжүүлсэн бэлтгэл эхлээд Соо түүний гарыг саваагаар чиглүүлэн хүчийг нь хөгжүүлв. Эхэндээ Фреддигийн гарын шүрмсэн татаж, өвдөгнөөсөө болж хоолны савхааж барьж чадахгүй зовж байв. Гэвч удалгүй тэрээр асар их хүчтэй болж хушигны самрыг хуруугаараа хаг цохих чадвартай болно. Нэг өдөр тэр Соо хоёр орон нутгийн мөрөгтэй тоглоомын газар очиход Соо тунг ярхаа нэгэн тул тоглосон болгоно л хожиж байлаа. Эзэн нь түүнээс бүр салахын түүс болж байсан ч Соо 7 хоногийн уух зөвлөхийн мөнгийг олох зорилготой бөгөөд сүүлийн тоглолттой хожоод явах гэтэл мөрөгтэй тоглоомын газрын дээрэмчдийн нэг түүнийг тулаан дуудана. Тэд хоёулаа бүх мөнгөө дэнчин тавьдаг боловч дээрэмчин ловирчныг оролцож гярхаасоо түүнийг зоосыг хаан усныг нь олж хардаг. Дээрэмчингэр мөнгөний шүүрэн цухтыг завтсан ч Фредди түүнийг зогсоож мөнгөө эргүүлэн өгөхийг шаардав. Харин нөгөө эр өөрийн төмөр толгоогоороо гайхуулж Фреддийг тулаан дуудлаа. Эхэндээ Фредди дийлдээд байсан ч удалгүй алах болж нөгөө эрийг зохиж орхив. Дараа нь Соо Фреддид мөнгийг авч өөрт нь арх авчирч өгөхийг гуйлаа. Гэвч Фредди хоолны газар орж байгаа бүх хоолыг нь захиалан идэж мөнгөө дуусгачихсан тул зөөгчөөр лонхны ёроолд 3 аяг арх хийлгээд үлдсэнийг нь усаар дүүргэждэг. Соогийн гол хүч чадлын их үүсвэр нь арх байсан тул тэрээр овоохоодоо сулцсан байх ба энэ үеэр нь өмнөх дээрэмчин хулсны мастер хэмээх алдартай тулаанчныг дагуулan Соо Фредди хоёроос өшөөгөө авахар ирнэ. Хулсны мастер Соо руу довтолж эхлэх үед Фредди ирж лонхтой архиа Соод өгсөн ч тэр нь ус байсан тул Соо хулсны мастрыг бүрэн дийлж чадсангүй. Ингээд тэд хоёул хулсны мастрыг явтал зугтаж нуух тасуур аргагүй төрөв. Тэр шөнө Соо арх авчрахыг даалгасан байхад мөнгөөр нь хоол авч үрсэнд нь Фреддиг хатуу зэмлэв. Фредди хариуд нь хэрв Соо түүнд илүү сайн заасан бол өөрөө хулсны мастрыг дийлэх байсан хэмээн сүргэлхэн тэр. Хариуд нь Соо би чамд одоо хүртэл зөв суурь техникэл зааж байсан. Энэ суурьгүйгээр миний чамд заахыг хүссэн жинхэнэ урлагийг хизээж эзэмшихгүй гэдгийг тайлбарлав. Фреддиг одоо жинхэнэ сургалтанд бэлэн болсныг зарлаж эртний дарштай 2 том ваартай архийг нийлээ. Тэр хоёр тасарлаа уцгаав. Үүний дараа Соо хүүд 7 их багшийн ур чадварыг зааж эхэллээ. Үүнд дотоод баясгалаа төгс эзэмссэн Лю багш, төмөр мэт баран хөрөлтэй Ли багш, хүч чадлын тоогоог үүрсэн Тарган хан багш, хөнгөн шигний эзэн Лам багш, давхар зохиолтын мэрэгжилтэн Чам багш, хүзүүний зохиолтын мастер Шоу багш, биеийн уян налархай хөдөлгөөнөөр өрсөлдөгчөө мэхэлдэг Мишо багш нар байв. Фредди эдгээр багш нарын арга барилд өдөр шөнөгүй шандан суралцаж эхлэв. Харин нөгөө тал ноён Ли Вон багшийн гэрт ирэх ба тэрээр яагаад тосгоны хүмүүсийг өөрт нь газар зарахад нь саад болоод байгааг асууж занал хийлв. Вон түүнээс яагаад тэр газар хэрэгтэй болсныг асуухад ноён Ли удмынх нь хараалыг тайлахын тулд тэр газрыг заавал авах ёстой гэх шалтгаан тоочв. Вонч түүний худал яриаг мэдээд тэр газрыг хизээж авч чадахгүйг нь анхааруулв. Тэрээр уг газарт нүүрсний орд байгааг мөн Ли түүнийг их ашиг олохын тулд зарах гэж буйг мэдэж байсан бөгөөд
үүнийг хизээж зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Ли түүнд тусалбал ашигынхаа 20%-ийг амласан ч Вон шууд татгалзаж гэрээсээ явахыг тушаав. Үүний дараа Ли өнөөх аянган хөлт дээр очиж Вон багшийг хөнөөх шин захиалга өглөө. Хэсэг хугацааны дараа Фредди 7 хоногийн архи авч Согийн овоохороо буцаж явахдаа хулсны мастрын дивжээний хажуугаар өнгөрөв. Өмнөх доромжлолынхоо хариуг авахар шийдсэн Фредди хулсны мастрыг өдөөн хатгаж тулаан дуудлаа. Хулсны мастер ч гарамгай ур чадвараараа Фреддийг ялж эхэлсэн ч Фредди авч явсан архинаасаа залиглаад түүний эсрэг согтуугийн урилгаан ашиглаж эхлэв. Ингээд хулсны мастерч Кунфугийн согтуугийн арга барилын өмнө аргагүй ялагдаж бууж өгөхөд Фредди тэндээс бүр 2 том ваартай архийг нь авч одлоо. Согийн овоохоод эргэн ирэхэд Со байх ба тэрээр Фреддид хандан чиний сургалт туссан одоо эцэг рүүгээ буцаж сайн хүн болж амьдраарай гэсэн утгатай загтал үлдээжээ. Энэ үеэр Воны дивжэн дээр нэгэн хүн ирж Лихийн хүмүүс түүний зөвшөөрлгүйгээр нүүрсний газрыг нь айл хэдийн ухаж байгааг нь мэдээлэлхэн тэр. Воныг яаран очиход тэнд хинч байсангүй. Зөвхөн аянган хүлд түүний хүлээж байлаа. Аянган хүлд түүнийг тулаан дуудаж өөрийнхөө тухай ярих ба тэрээр Воныг өөртөө нь энэ тэнцвүүхэн өрсөлдөгч гэдэгт итгэж энэ тулаан нэр төрийн хэрэг болно гэж үзэж байв. Мөн хүндэтгэл үзүүлж түүнийг их цаваахгүйгээр амийг нь таслан гэдгээ ч мэдэгдэв. Удалгүй Вон аянган хүлд хоёр тулдаж эхлэхэд таамаглаж байснаар аянган хүлд илүүрхэж байлаа. Яг тэр мөчөд Фредди гарч ирэн эцгийнхээ оронд тултгаар болж бүгдийг гайхшруулахад гуйлагч нь Сооч мөн тэнд ирсэн байв. Аянган хүлд үүнээс сүрдсэн ч Соо Фреддиг ганцаараа аянган хүлдийг дийлэхэд хангалттай тул өөрөө тулаанд оролцохгүй гэдгээ илэрхийлэв. Ингээд Фредди аянган хүлд хоёрын шийдвэрлэх тулаан эхэлж Фредди сургалтынхаа үеэр олж авсан бүхий л эрдэм чадвар 7 багшийнхаа ур чадварыг гайхалтайгаар хослуулан ашиглаж аянган хүлдийг эргэлт буцалтгүйгээр ялж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.